Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ бидний арсыг хордуулж байгаа хүчин зүйлээс хамгаалах С серумны талаар туршилтыг үзүүлнэ. С серум нь өөрөө арсыг цайруулах, чангалах, мөн зураасан үрчлэгийг арилгах, нөсөө толбыг бүдгэрүүлэх үйлчилгээтэй байгаа. За өнөөдрийн туршилтанд йод, витамин С серум тэгээд алим байгаа. За алимыг бидний арс гэж үзэх байгаа. За алимаа хуваагаад за энийг бидний арс гэж үзнэ. За арсан дээрээ гадны нөлөөнүүд болох утаа, за хортой зүйлсийг өөрөө төлөөлүүлээд за арсыг ингээд бидний арсыг хордуулж байгаа зүйлсээр ингээд төлөөлүүлсэн. За бидний арс гадны хүчин зүйлд өөрөө хордсон, бохирдсон байгаа байдал нь иймэрхүү харагдана гэсэн үг. Төлөөлүүлээд харвал. За энэ дээрээ би витамин С серумыг тусаагаад үгүй нэг талд нь. За энэ яаж ийнэ вэ гэхээр бидний арсыг хортой нөлөөнөөс өөрөө хамгаалж байна гэсэн юм зүйл бахан нь. За эргээд С серумод хүрснийхаа дараа дахиад бид нар гадны нөлөөнд мэдээж оролцож байгаа. За гадны нөлөө хортой бодисыг дахиад нэмээд өгье. За ингэхээр С серум маань өөрөө хамгаалах үйлчилгээ үзүүлдэг бахан байна. За иймээс С серум нь арсыг хамгаалах, цайруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй. За нэмэлтээр манай С серум гиалуроны хүчилтэй учраас арсыг өөрөө чийгшүүлдэг байгаа. Ихэнх гадуур худалдаанд байдаг С серум маань гиалуроны хүчилгүй байдаг учраас арсыг маш их хэмжээгээр хуурайшуулдаг байгаа.